TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Хэрвээ танд ойр дотны хүнтэйгээ ярилцах одоо ганцхан боломж байгаа гэд төсөөлөд үзэн л дээ. Тэгвэл та яг юу хэлэх вэ бэ? Ямар их хайртайгаа хэлэх үү? Эсвэл ямар их баярлалгаа хэлэх үү? Эсвэл чухал гэж бодсон зүйлээ зөвлөж үлдээх үү? Одоо юу гэж хэлсэн байсан? Тэр чин одоо маш чухал зүйл одоо болох нь дамжиггүй шүү дээ, тий? Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань эхэлж байна. Тэгээд би гэрлээ байна. Жимсээ маань бас байна. Сайн байцгаана уу? Сонсогчдынхаа энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд саяны асуусан асуулт одоо их чухал байгаа сте тий. Гэхдээ энэ тухай жаахан байж байгаад ярина. Сүүлийн жилүүдэд манай залуучууд уул уурхайн салбарт төлхөө ажиллаж байгаагаас орон гэртээ эзгүй байх нь их элбэг болоод байгаа тий. Сонсогч таны гэр бүлд тэдний нэгч байж магадгүй. Эсвэл нөхөр нь уурхаад ажилдаг хэн нэгэн эмэгтэйг таас таньдаг байж магадгүй. Үнэн дээр бол ханин байхгүй байна гэдэг үнэхээр хэцүү. Тэгэд өнөөдрийн нэвтрүүлэгт маань орохоор чимгээгч маань ирсэн байна. Чимгээгч маань амьдралдаа тулгарсан нөхцөл байдлыг эрхэн даван туулж байсан туршлагаасаа биднэрт хуваалцахаар ирсэн байна. За өнөөдөр дахин найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгт оролцож эр хүн эзгүй хол байх нь ямар байдаг талаар хуваалцах гэж байгаа маань үнэхээр сайн хэрэг боллоо. Яагаад гэвэл залуу гэр бүлүүдийн хувьд амьдралаа авч явахын тулд гадаадад эсвэл одоо хөдөө орон нутагт уул уурхаад ажиллах нь элбэг болсон байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд маань өнөөдрийн ярих зүйлс маш их тус болох байхаа гэж найдаж байна. Магадгүй сонсогч та одоо өөрөө ч гэсэн гэрээсээ хол ажилдаг байж болох юм. Эсвэл үргэлж ганцаараа байх хэрэгтэй болдог ч юм уу, тийм ээ. Ингээд та хэдэн хүүхэдтэй вэ? За би өсвөр насны 2 хүүхэдтэй. Нөхрийнхөө эзгүй үед гэр орны ажлаа зохицуулахад танд ер нь амаргүй байдаг уу? За яг үнэндээ би ийм байдалтай бол одоо тасчихсан гэхүү те. Бараг гэрэлснээсээ хоош гэж болно. Нөхөр маань хамгийн багадаа сард 1 удаа хөдөө ажиллаар явж байсан. За өнгөрсөн 5 жилийн хугацаанд нөхөр маань өөр газар амьдрах хэрэгтэй болсон л доо. 2 жил нь гадаадад. Нөхөрт нь ер нь ажилдаа дуртай юу? Харин гэхдээ гэр орноо их сандаг л да. Тэгээ хүүхдүүдээ өсөж том болж байгааг нь харахгүй байгаа нь бол надад бол жаахан хэцүү санагддаг юм. Сургуулийн нээлт төгсөлт тэмцээн гэд одоо их олон үйл явдлын огт хараагүй. За бид нар аавыгаа маш их өгүүлдэгэ, баяр наадам төрсөн өдөр гэд аз жаргалтай үеүдд нь одоо хамт байхгүй. Тэр бүхэл хүнд хэцүү үед ч гэсэн бас хамт байхгүй байгаад жаахан бас таагүй байдгаа гэд хүүхдүүд маань ч бас ярьдаг л да. За гэр оронд юу болж байгааг нөхөр маань сонсож мэдж байгаа л да мэдээж. Гэхдээ хамт байх гэдэг чинь шал өөр шүү дээ. 2 сард 1 удаа гэртээ ирэх байх гэж хүлээдэг те. Тэгээ энэ хүлээж авах хугацаанд таны хувьд ер нь хэцүү байдгүй. Яваадаг хөрн ер нь сэтгэл санаа ер нь ямархуу болдог вэ? Гэхдээ яах вэ? Гэрт гадаах бүхэл ямыг өөрөө зохицуулах хэрэгтэй болно. Ямаа угаан, хоол хийх, дэлгүүр явах, хүүхдүүдийг сургуульд хүргэх, өдрийн хоолыг бэлдэж өгөх, гэр орноо цэвэрлэх, даалгаврыг хийх гэл ажил бол мунтахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүхнийг амжуулах гэж хичээж явахдаа хань ижлийн алдчихад юм уу, салж сарнаад гав ганцаараа зүтгэж яваа эмэгтэйчүүдийнхээ нөхцөл байдлыг би бас илүү сайн ойлгодог болсон доо. Тийш үү те, үнэхээр тийм зүйлийг туулж байгаа хүмүүст үнэхээр хүнд байж таараа. Тэгээд хүүхдүүдийн талаар ярилцаж жаахан ч болов амсхих цаг огт байхгүй байгаад идэг шүү дээ. Одоо тэр маань ингээд нэг ороод ирэндээ гэж хүлээх ямар ч шаардлагагүй болчихсон байгаа штэ. За би бол ядчил 2 сар тутамд одоо нөхрөө ирнэ, ирэхэнд баталгаатай гэд хүлээж байгаа маань бас ялгаатай байна тийм ээ. Ер нь хүүхдүүд танд тусалдаг уу? За яг үнэндээ бол өсвөр насны хүүхдүүд чинь ингээ янз бүрийн юмд оролцдог болохоор тэд нар чинь бүр буман завгүй хүмүүс байдгийг шүү дээ. Харин тийм те. Тэр нөө бужигнсан олон өсвөр хүүхдүүдийн донд одоо
дунд байгаа юм шиг санагдчихээн. Тийм гэхдээ бас яах вэ? Өөрсдийнхээ чадлын хэмжээгээр тусалдаг. За арай жаахан байхдаа бол их хэцүү байсан л да асаргаа ихтэй. Заримдаа ч хүүхдүүд унтсны дараа сэтгэл санаа их ганцаардна. Насанд хүрсэн хүнтэй ярилцаж бодол санаагаа хуваалцмаар тийм үеуд их олон байсан. Тэгвэл тийм одоо санагдсан үедээ ер нь та яг юу хийдэг байсан бэ? За одоо тийм үедээ сэтгэл санаагаа уудалдаг хэдэн найзууд маань байдаг л да. Тэднийгээ тэгээ завтай байвал уцаар ярьж яхан бууална. Эсвэл одоо 7 хоногтой ядаад нэг удаа нэг гэрээрээ хийсэн штэ найзууд. За хин нэг нь манайд ирж хоол идэн бид нар уулзахаараа ойр хавьд болсон үйл явдал янз бүрийн юмаа л ярилцсан. За одоо бол хүүхдүүд маань харьцангуй том болчихсон болохоор бид хэд одоо гадуур гарч цагийг бас арай жоохон хөгжилтэй сайхнаар өнгөрөөдөг болчиход байгаа. За манай нөхөр ирчихсэн байж таарах юм бол одоо биднийг хүргэж өгч үйлчлэн. За бид бас ах дүүсээрээ орж гарч явахыг хичээдэг. Хүүхдүүд маань хоорондоо тоглож ярилцах хооронд би одоо томчуудтайгаа ярилцаад авах цаг бас над гардаг л да. За би цуглааныхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож одоо хаана миний оролцоо хэрэгтэй байгаа бүх газарт байхыг бас хичээдэг. За бас нэг зүйл болохоор би өөр ингэсэн хоббитой юм оён нөгөө шүр сувдан гоёл хийдэг. Тэгээд ийм жижиг хэрэгслийн дэлгүүр рүү очиж шүр сувдаа харж одоо шинэ бүтээл хийх дуртай. Тэгээд хүүхдүүд хичээл номоо хийхгүй өрөөндөө яваад орчхоор нь шүрнүүдээ хэлхээд суухаар надад зуваатай цаг бас амархан өнгөрнө. Тэгээд ч одоо найзуудтай өгөх бас нэг өөрийн гарын бэлэгтэй болж байгаа гэсэн үг байхгүй юу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үргэлжилж байна. Нөхрүүд маань ажил амьдралын шаардлагаар гэрээсээ хол байх үед ямар байдаг талаар бид нар ярилцаж байна. Тэгээд чимгээгч нөхөртэй нь хол явчихсан үедээ таны зүрх сэтгэл ямар байгааг ер нь ойлгодог болов? Тийм. Ойлгодог л гэж боддог штеп. За гэхдээ тэндээ очиод бидэнтэй л адил бас завгүй ажиллаа хийж байгаа хүн. Тэгээ ажилтаа байх үедээ гэр орны ажил юм уу хүүхдүүдийн асуултанд хариулна гэж бол байхгүй. За нөхрийг гэртээ ирэхэд бид бүгд бол бөөн баяр хөөр болж өгтнаа. Нөхөр маань ч бүгдэд маань одоо бүх юмыг хийж өгөхөд бэлэн байдаг. За гэхдээ нөхөрт маань заримдаа жаахан хэцүү байдаг байх гэж боддог. Одоо өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл хийж чадахгүй байгаагаа өөрөө хараад бас тэрэндээ бухимддаг болов. Гэр орны амьдралд үүрэх хариуцлагууд түүнд заримдаа бас төвөгтэй байдаг юм болоо даа л гэж боддөг штэ. Тэгээ нөхөртэй нь гэртээ байгаа нь одоо сайхан ч нөө заримдаа танд хэцүү санагддаг уу? За одоо үннээ л хэлье. Заримдаа бол үнэхээр жоохон хэцүү байдаг. За аав ирээл гэрт дуу шуу нэмэгдээд сайхан л да. Тэгээд аав нь хүүхдүүдэд за надад хүртэл юуг яаж хийх ёстойг зааж эхэлдэг. За зарим нөхцөл байдалд одоо юу тохиолдсныг тэр одоо бүрэн дүрэн мэдэхгүй байгаа шүү дээ. Байхгүй хаагуур амьдралд юу болж үргэлжилсэн. Тэнгүүтээ зааж зааварлаад эхлэхээр миний жахан дургу хүрээд эхэлдэг байхгүй. Харин тийм. Тэгээд яг тэр үед нь та юу хийдэг вэ? Бид хоёулаа бие биедээ мэдрэмжтэй байхыг хичээдэг. За их ярилцдаг. За одоо нөхөр маань гэртээ ирээд ямар байх вэ гэдгээ одоо мэддэг болчихсон. Аав ирнэ гэдэг бидний хувьд бөөн баяр хөөр хідэж ирсэн даруйда эхний хэд хоног бидний юу хийж яаж амьдарч байгааг хүлцэж өглөхгүй байх нь дээрээ гэдгээ одоо бол мэддэг болсон. За тэгээ шууд тэг инг гэхийн оронд одоо ямархуу байсныг мань асуугаад хүүхдүүдээс юу хийж байгааг нь ярилцах нь илүү тустай байдаг л да. Яг энэнтэй адил одоо бид нар ч гэсэн аавыгаа ямар байсныг ажил нь яаж байгааг асууж ярилцах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь аавыгаа гэртээ ирсэн үед нь хамтдаа онцгой зүйл хийх нь их сонирхолтой хамгийн гоё үе л дээ. Миний хувьд гэх юм бол нөхөр гэртээ байх үед хүүхдүүд аавынхаа зөвлөгөөг сонсож тусламж өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ асуух нь хамгийн чухал юм байна гэдгийг би анзаарсан. За тэр чинь яг одоо хүүхдүүдийн аав шүү дээ. Аавынх нь нөлөө их эерэг сайхан нөлөө тэдэнд хэрэгтэй. Тэгэхээр аав нь ажилдаа явчихсан үедээ ч гэсэн би хүүхдүүдтэй аавтай нь байнга яриулж холбоотой байхыг дэмждэг. За аавтайгаа чатлах, ярих, видео дуудлага хийх гэх мэтэр одоо байнга л харилцааг нь ойр байлгахыг хичээдэг. За миний хувьд ч гэсэн одоо гэр бүлтэй хүн шүү гэдгийг мэдрэхэд тэр бас их тус болдог гэх үү те. Нөхөр маань одоо шийдвэр гаргахад туслаа зогсохгүй бие биенхээ сэтгэл санааг маш сайн хуваалцдаг болсон. Тэгэд энэ нөхцөл байдалд та ер нь одоо энэ нөхцөл байдлаас ер нь юуг илүү их сурсан бэ?
Нөхрийнхээ санаа оног сонсох боломжгүй байх үед бол өөрөө шийдвэр гаргана. За тэгээ илүү их бие дааж чаддаг болсон байна. За нөхөр бид хоёрын хувьд бол хол байх үедээ бие биедээ итгэж сурсан гэж хэлж болно. Хол байх тусмаа. За бидний харилцааны хувьд хол байсан ч гэсэн хоёр биедээ маш их хайртай шүү гэдгээ мэдрүүлэх, ойлгуулах хэрэгтэй болсон. За хүүхдүүдийн хувьд ч гэсэн өөрийн байхгүй үед хүүхдүүдэд яаж өсгөж байгаад маань гэртээ эрэхтэй хүүхдүүдэд хандаж байгаад нь одоо нөхөртөө итгэх хэрэгтэй. Тэгээ бие биендээ итгэх гэдэг чинь үнэхээр сайхан зүйл шүү дээ, тий. Тэгэд нэг нэгнээс хол байх нь одоо нөхрийгөө итгэмжтэй байсан гэдэгт нь итгэж чадахгүй байгаа зарим эмэгтэйчүүдийг хараад ер нь танд ямар санагддаг вэ? Хэцүү санагддаг уу? Магадгүй энэ талаар дараа ярилцах хэрэгтэй бас болох байх гэж бас бодож байна. Тэгэлгүй яах вэ? Энэ бол маш чухал. За би маш их талархдаг л да. Чи мэдэндээ би бурхантай харилцах харилцаанд найтахыг суралцсан тийм ээ. За уруу таталтад соригдохгүй байх хүчийг хүүхдүүдэд авч явах мэрэгэн ухааныг би бурханаас гойдог. За тэгээ нөхрөө хол байх үед нь би илүү их эерэг зүйлсийг олж харахыг хичээнэ. Нөхөр байхгүй байгаа чинь бас нэг эндүүдэж угаах зарим ажил хөнгөрсөндөө гэд бодчихвол арай нэг жоохон бухимдахаар байсан бол арай эерэг байгаа үсттэй тийм ээ. Ингэж бодож бас болно шүү дээ. Тэгвэл би нөхрөө хол газар ажиллуулахаар явуулчих яаз. Цагаан цамц угааж эндүүдх ажил багасгах нэ тий. Чимгээгч амьдралын түүхээ хуваалцсанд баярлалаа. За тэгэд урьсанд та нартай баярлалаа. Оюун бодол зүрх сэтгэл минь гүнгээр дүүрээ хүч чадал минь хосроогүй зүрх сэтгэл минь эзэн таныг хай эзэн минь та хамт
Найдар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Тэгээд нэвтрүүлгийн ихэнд асуусан зүйлийг санаж байгаа болов таад. Тэгээд бодоод хамгийн дотны хүнтэйгээ ярилцах цорын ганц боломж байна. Та юу хэлэх вэ гэж асуусан шүү дээ. Тэгээд Есүсийн дагалдагч нар болон найзуудтайгаа хамгийн сүүлчийн оройн зоогоо хоолоо идэж байх үедээ маргааш нь өөхөх болно гэдгээ мэдчихсэн. Тэгээд энэ үед Есүс яг ямар байсан болоо. Тэгээд шавнартаа захиж хэлэх маш чухал зүйл байсан мэдээж. Тэгээд Библийн Иохан номонд Есүс чухам юу хэлснийг бичсэн байдаг. Тэгэд миний эцгийн гэрт орон байр олон бий. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно гэсэн. Тэгээд Есүсийг яваад өгнөө гэхээр найзууд нь юу гэж утсан болоо. Тэгээ магадгүй зарим нь гунигалсан, зарим найсан байх тий. Хаашаа явах юм болоо гэж гайхсан, бас хизээ эргэж ирэх юм болоо гэж бас их бодсон байхаа. Тэд Есүст итгээд бүх амьдралаа орхисон шүү дээ. Тэгээд одоо юу болоод байна гэхээр Есүс найз нартаа юу гэж хэлснийг үргэлжлүүлээд уншия. Би эцгээсээ гуйгаад тэр та нарт туслагчийг өгнө. Тэр та нартай үрд хамт байна. Тэр бол үнний сүнс бөгөөд Бурхны тухай үннийг илчилнэ. Тэр та нартай байж та нарын дотор байна. Харин туслагч буюу миний нэрээр эцгийн минь илгээх ариун сүнс та нарт бүгдийг заах бөгөөд би ийм юм та нарт хэлсэн учраас зүрхчин ой гашуугаар дүрчээ. Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгэнэ. Харин үнний сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдна. Тэр өөрөөсөө биш харин альва сонсох юм ярина. Ирэх зүйлийг тэр та нарт мэдүүлнэ. Тэр намайг алдаршуулна. Яагаад гэвэл тэр минийхийг авч та нарт мэдүүлэх юм. Эцэгт буй бүхэн минийх. Тиймээс тэр минийхийг авч та нарт мэдүүлнэ гэж би хэлсэн билээ гэсэн Иохан номны ишлэл байна. Есүсийг явна гэхээр Есүсийн найзууд маш их гонхтой байсан байх та. Тийм. Гэхдээ Есүс маш онцгой зүйл амласан байна л да. Тэ нүг санаж байна уу? Тэр туслагчийг үлдээнэ гэж амласан тий. Тэгээд туслагч нь хэнийг хэлсэн бэ гэхээр ариун сүнсийг хэлсэн шүү дээ. Тэр бол Бурхны ариун сүнс. Тэгээд тайвшруулагч гэж бас нэрлэгддэг тий. Ариун сүнсийг амьдралдаа өгнө гэж амлсан дагалдагч нараа тайвшруулж байгаа нэг хэрэг байна. Ариун сүнс тэдэнд зааж үнэн рүү хөтлөнө гэж Есүс хэлдэг. Тэгээд Есүсийн заасан болгоныг тэдэнд зааж сануулж Есүсийн удирдамж чиглүүлгийг ариун сүнс хэлэх болно гэсэн үг юм. Магадгүй ариун сүнс тэдэн дээр ирнэ гэдгийг сонсоод дагалдагч нарын сэтгэл арай л уучирсан байх тэ нэг амьсгал авах хэмжээний. Гэхдээ Есүс тэднийг орхиод явах болно гэж бодохоор сэтгэл санаа нь үнэхээр хэцүү байсан лавтай. Гэхдээ Есүс тэднийг орхиж явах нь чухал байсан байх тий. Яагаад юм бол магадгүй та нар санаж гэнэ үү? Хэрвээ Есүс явахгүй бол ариун сүнс тэдэн дээр ирэхгүй гэж Есүс хэлсэн байгаа зү. Тэгэд яагаад явах нь илүү дээр гэж хэлсний учрыг та нар юу гэж бодож байна те? Яагаад гэвэл Есүс загалмай дээр үхснээрээ тэднийг орхиж байгаа ч гэсэн ариун сүнс тэдний дотор амьдарч Есүсээс илүү ойр байх болно гэдгийг хэлсэн. Тэгээд ариун сүнс хүн бүрийн дотор байж хаасаагүй хамт байх болно гэсэн үг байна. Тэгээд дагалдагч нар нь хамт байхдаа ариун сүнс ирэх болно гэж Есүс тэдэнд амласан шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь Есүсийг дагаж хайрлах бүх хүмүүст энэ амлалтаа өгсөн гэдгийг мартаж болохгүй тий. Тэгээд Есүсийг хайрлаж дуулууртай даавал ариун сүнс тантай хамт байж таны дотор байх болно. Тэгээд та хизээч ганцаараа байхгүй. Ариун сүнс таныг тайвшруулж танд туслах болно гэсэн үг. Тэгээд тэр танд Есүсийн хэлсэн бүхнийг сануулах болно гэсэн үг. Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлгийг сонсцоход дараа нь юу ойлгож авснаа, юу ярилцсанаа санах гэж би бол их хичээдэг шүү дээ. Санах гэж хичээх нь сайн хэрэг. Гэхдээ ярилцсан чухал зүйлээ мартах юм бол санаа зовлтгүй ариун сүнс танд мэдэх ёстой зүйлийг чинь бусдад хуваалцахыг хүсэж байгаа зүйлийг чинь бас сануулад өгнө. Тэгээ нэг удаа хэцүү шийдвэр гаргах үедээ би Библийн сургаалт өгс номыг сонсон. Тэгээ тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр мэрэгэн ухааныг бүү огоор тэр чамайг хамгаалнаа. Түүнийг хайрал тэр чамайг аюулгүй байлгана гэсэн үгийг сансан.
Тэгээд зочин маань нөхрөө ажилдаа явчихсан үед нь хамт байсан ч болгосоо гэж их сандаг байсан гэж одоо түрүүн хэлсэн шүү дээ. Тэгээд магадгүй та Есүстэй нүүр тулан уулзсан ч болгосоо гэж одоо хүсдэг гэж болох юм те. Тэгээд мэдээж нэг өдөр үнэхээр бид уулзах болно. Тэгээд түүхийн эхлэлд Есүс дагалдагч нартаа юу гэж хэлснийг бас санаж байгаа хаа. Тэгээд тэр эцгийнхээ одоо гэрлүү буцаж бидэнд орон байр бэлтнэ гэж одоо хэлсэн шүү дээ. Тэгээд буцаж ирээд өөртөөгөө хамт байлгахын тулд тэднийг аваад явнаа гэсэн. Энэ нь яг юу гэсэн үг юм болоо гэхээр одоо энэ талаар бас хэдүүлээ бас бодъё те. Тэгэхээр Есүс бидэнд мөнхийн улсад байр бэлтгэх юм байна шүү дээ. Тэгээд эргэн ирж биднийг өөртөөгөө болон Бурхантай хамт мөнхийн улстай хамт байлгахаар авч явна гэж амласан тий. Яг зөв. Тэгээд тухайн үед байсан дагалдагч нар нь төдийг өөрийг нь хайрладаг одоо бүхнийг одоо мөнхийн улстай авчгаар бэлдэж байна гэсэн үг байна. Хэрвээ та Есүсийг хайрлаж дуулууртай дагвал таныг ч гэсэн тэр мөнхийн улстай авчгаар тэр бас байр бэлдсэн байгаа. Тэгээд эргэж ирээд таныг ч гэсэн мөнхийн улс руу одоо авч явах болно гэсэн үг. Хэрвээ та Есүсийг хайрлаж дагахаар шийдвэл түүнээс туслахыг гуйгаарай гэж хүсэж байна. Тэр танд туслана. Мөн ариун сүнс тантай хамт байж таныг тайвшруулж туслахаар бас ирнэ. Тэгээд хэзээ нэгэн өдөр Есүс таныг мөнхийн улсад Бурхан эцэгтэй хамт байлгахаар авч явах болно. Итгээрэй гэж хүсэж байна. Тэгээд хамтдаа бас Бурханд талархлыг өргөн хамтдаа бас залбирая. Бурхан аав минь ээ, бидэнд ямар их хайртайгаа одоо харуулгаар Есүсийг явуулсанд маш их баярлалаа. Хэрв бид Есүсийг хайрлаж түүнийг дагвал биднийг тайвшруулж бидэнтэй хамт байлгахаар ариун сүнсийг илгээж мөнхийн улстай орон байр бэлдээд нэг өдөр биднийг ирж авна гэж амласан таны амлалтанд маш их баярлалаа. Тэгээд Есүсийн нэрээр энэ бүгдийг бас өргөн залбирч байна. Амен. Өнөөдрийн нэвтрүүлгийг өндөрлөхийн өмнө та нартаа нэгэн сонсогчийнхаа захиаг бас би уншиж өгөхийг хүслээ. Энэ эмэгтэй маань бас ганц бие ээж, тэгээд бас маш их ачаалттай амьдардаг. Маш их хүнд хэцүү нөхцөл байхдаа Бурхныг таньж мэдэн Бурхнаас амар тайвныг хүлээн авсан нэгэн байгаа. За би загтлыг нь уншиж өгье. Би өдөртөө маш их ачаалттай байдаг. Өглөө нар мантахаас ахуулаад дахиануудаа хооллох, хоёр ачаас сэрэх, хоол цаг нь уулгаад хичээлд нь явуулахаас амьдрал эхэлдэг. Бас хоёр нялх хүүхэдтэй охиндоо тусалж гэр орны ажлыг нь хийлцэн охиныхоо хоол ундыг нь хийж өгдөг. Охин маань өөрөө босож явж чадахгүй өвчтэй учраас би бүх зүйлийг нь хийж өгдөг. Тэгээл хоол хүнсээ цуглуулах, хувцас сунар угаах, гэр орон цэвэрлэх гэдэл дуусахгүй. Би маш их ядарч заримдаа чадахгүй хүч дутагдах үедээ бухимдаа уралдаг. Гэсэн ч таны нэвтрүүлгийг сонсох үедээ Бурхны хүч чадал бидний бэрхшээл зовлонгоос илүү болохоор хүнд хэцүү зүйлтэй нүүр тулах үедээ Бурхныг мартаж болохгүй шүү гэсэн. Миний амьдралд байгаа Бурхны оршихуйн төлөө би үргэлж талархаж, түүний хайр чиглүүлэг хангамжинд талархдаг. Бидний амьдрал зориулсан хамгийн сайн төлөвлөгөө Бурханд бий гэж бичсэн байна. Тэгээд бидэнд урам зориг өгсөн сонсогч танд маш их баярлалаа. Тэгээд өдөр тутамдаа хийж гүйцэтгэх бүх ажил дээр нь Бурхан таныг хүчрхжүүлээсэ гэж бас залбирч байна. Тэгээд та нарынхаа гэрчлэл амьдралын сайхан түүхүүдийг сонсох үнэхээр сайхан байдаг шүү. Тэгээд бас бидэнтэй бас үргэлжлүүлэн түүхүүдэд хуваалцаарай. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Түр баяртай. Бурхан та нарыг маань ивэх болтугай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.